Орой мэнд үзэгчдээ та бүхэндээ энэхүү сайхан өчийн мэндийг хүргэж байна. Гэрэлтэд цам хөтөлбөр амралтын Бямбгаргийн дугаараа танд хүргэх гэж байна. Энэ үдэш аль болохоор таны амьдралд хэрэгтэй ашигтай тусдаа мэдээлэл мөн гэрэл гэгээтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн байгаа юм. Хөтөлбөртөөгөө хамт байгаарай. Өрсөн өдөр хошин мюзикл. Зурлалын уралжинд жүжигчин Наран Солонго, Болдбаатар, Одон Чимэг. Хамгийн архичин Баатар хүү, хамгийн хүүхэнсүү Аглуу, хамгийн хинхэг Дордсүр. Урлаггүй зочин Алтан цэцэг, улаан хэрүүч Мөнгөн зүүр, Өмөр ажав оноо.
don't gentle
Суута тарамутан хозолтой мусорнууд гүдэн үдэндрээс дүлдэн өөрийгөө юуг бодсон бэ? Ирээдээ дутхгүй эдэн гэж бодоо юу? Хайгаа дутхгүй хашааны батал бай. That's Гэрэлтэй цонх хөтөлбөр үзэгч та бүхэндээ зочны ярилцлагын цагаараа үргэлжлэн хүрч байна. Энэ үеийн жичноор Азийн фэнкшүүгийн холбооны тэргүүн Хишиг Жаргал манай студид өргөд ирсэн байна. За энэ үеийн мэндийг хүргэе. Баярлалаа. Үзэгчтэй мөнөөр амгалан сайхан үйлжиж байна уу? Сайхан үйлжиж байна. За фэнкшүү гэж маш олон ярьдгаа тийм ээ. Хүмүүс маань бас зарим нь бол ойлголттой байдаг. Зарим нь бол бас фэнкшүү гэж нэрийг мэддэгээс одоо цаашгүй байдаг шүү дээ. Ер нь фэнкшүүгийн талаар бас үзэгчтэй тодорхой тавьж ойлголт өгөөч. Тэгэхээр фэнкшүү гэдэг үг маань болохоор гадаад үг л дээ. Тэгээд дэлхийн нийт өнөөдөр бол фэнкшүү гэдэг үгээр нь илүү ойр дотн таньдаг болчихсон. Тэгээд Монголд болохоор зэрэг фэнкшүү гэдэг нэр томьёонд л одоо шинэ юм шиг боловч эртний үед үүд дээдс маань болохоор зэрэг одоо ширээ өнцгтөд сууж болохгүй битгий явган суугаад
бити баган дундуур алхахтай бити баган тэрвэрэдэ гэдэг ингээд нэг болохгүй бахан 20 зэрэдэг шүү дээ. Энэ болгон маань бол фэнкшн гэсэн. Тэгээд нөгөө монголчууд чинь нүүдэлчин ард түмэн тийм ээ. Тэгээд нөгөө хаваржаа, үйлжээ, зунжаа, цуслан гэл ингээд гардаг. Тэгээд гарахтаа заавалчгүй орчин тойрныхаа уул устайхаа цогцож гэрээ барьдаг тийм ээ. Гэрийн хаалгыг зургш харуулад, зургөө харуулад ардаа, ултаа, урдаа устай гэдэг энэ бүхэн цогцож амьдрах ухаан бол Монголын талын ухаан л да. Дэлхийн нийтээр бол өнөө одоохондоо бол фэнкшүү гэдэг үг нь нэр томьёо нь бол нэлээд их тарс учраас энэ нэр томьёогоо авч яваад байгаа. Ер нь бол Монгол ёс заншил, ёс уламжлал юм шүү дээ, тийм ээ? Тийм, Монголын ёс уламжлал. Тэгээд сүүлийн үед болохоор зэрэг нөө 2002 онд одоо нэр тийм Монголд анх орж ирсэн фэнкшүү гэдгийг үүсгэн байгууллаад Ганбаатар байна. Тэгээд фэнкшүүг бол орчин үед яагаад бид нэр заавалшгүй хэрэглэх шаардлагатай болж байгаа юм гэхээр бид нар нөгөө бүрэнхий гэрээсээ өшөө олон мундаг хотчоод дөрвөлжин байшинд орцсон. Тэгээд хаалх нь одоо хойшоо чарж баруун тишээ чарцсан хаалхтай хаашаа бүх зүг рүү харсан хаалхтай байранд амьдарч байна. Тэгээд нойл нь дотроо орчихсон тийм. Тэгэл нойл нь одоо жишээ нь баруун хой зүг дээр байрлах бол Монгол гэрийн баруун хой зүг дээр аавын судал шүү дээ. Тэгэхээр аавын судал аавын эр хүний хэмэрл унтаныхын зүг дээр нь жорлон банд байрлаж чар зэрэг одоо тухайн хүн байна нөгөө хичнээн гэрийн эзэн мундаг байлаач гэсэн баруун хой зүг дээр нойл байрлсан учраас нөгөө жоохон гэрийн эзний одоо үйл үүрэг ройлн жоохон багасгах жишээ нэ тийм тэр нь нөлөөлтийг бид нар өөрсдөө мэдэхгүй л одоо цаанаас л байгаад гэдгийг мэдтгүүл өнгөрөөд байт юм л да. Энэ болгоныг судалдаг ухаан нэр гişүү гэж нэлтэй. Гэр бүлүүдэд бас зөвлөгөө өгдөг гэж бас сонсч байсан юм байна. Хувь хүнд ч гэсэн тийм ээ. Орон байрны зөвлөгөө гэдэг нөгөө айл маань захиалга эхлэдэг юм л да. Тэгээд нөгөө айл дээр манай зөвлөгч очино. Тэгээд очиод очихдоо луужуудаа зүг чигээ хардаг. Луужин гэдгээр одоо нэрсэн шүү дээ компс тийм ээ. Тэрүүгээр очиод тухайн айлын хаалганы айл зүг дээр гарчихсан гэдгээр нь гэрийнх нь план зургийн зураад одоо дээрээс нь харсан зургаар жижигрүүл зураад тэр зурган дээрээ одоо энэ урд зүг байна, энэ зүүн зүг байна, энэ зүүн зүг байна гэдэг бүр наривчлалтай нөгөө гаргаад байлаа. Тэгснийхаа дараа нөгөө эхнэр нөхөр хоёрын мингний тохироог нь харж өгнө. Монголоор бол мингний тохироо фэнкшүүгээр болохоор зэрэг одоо баруун бүлгийн хүн үү, зүүн бүлгийн хүн үү гэдгийг тодорхойлж өгөө. Танд энэ дөрвөн зүгүүд ээлтэй шүү гэд. Тухайн гэр бүлийн бүх гишүүд нь ээлтэй зүгүүдийг бичиж өгөө тий. Тэгээд танаа өөрөө ийм байх хэрэгтэй шүү. За дээрэс нь танах ийм юм дээр алдагдaltaй юм шүү. Энийг зөв цэсараа галтгооных нь байрлал нь зөв буруу тий. Энэ бүгдийг зөв байрлуулж өгөхгүй л дээ бид нар мэдээж зүгээр зөвлөгөө гэж юм тий. Настуудад та бас хонлитой ирж энэ хизээ хийв. Тэгэхээр энэ дэлхийн фэнкшүүгийн хуанил гэдэг фэнкшүү алманк гэдэг ингэ байж байна тийм ээ. Тэр болохоор зэрэг Монгол юм оруулах айгүйх шаардлагатай. Энийг үнгээ харуул одоо чинь өнөөдөр гэрээ хэлцэл хийгээд ажил төрөл боловсруулахад сайн өдрөө хайр дурлал гэр бүл болоход сайн уу, нүүдэл суудалт ямар вэ, хол юм замд гарвал ямар байна, засвар үйлчлэгээ хийхэд сайн уу гэдгийг зурглаар ингээд өгүүлсэн. Тэгэнгүүтээ бид нар монголчууд бид нар яадаг вэ гэхээр маш их одоо өсөө засварлахтай нэг сайн өдрөө өсөө засварлах гээл те. Яг л манай монголчууд ч маш мундаг зурхаач ихтэй өсөж юуныхан болохоор л хийдэг юм шиг байна. Одоо Малайз тийм ээ. Дарны зургаар бай тийм. Европт бол ер нь өсөстэй өдрийг мэдхгүй шүү дээ. Гэтэл энүүн дээр бол би тэрийг харуулж өгж байгаад шинийн тэдэн байна. Өнөөдөр одоо шинийн 7 байдаг ч юм уу тийм ээ. Тэгэл өнөөдөр могоо өдөр хонь өдөр байх юм бол одоо эмчт бити очиж гэдэг юм. Энэ болгоныг оруулж өгөөд тэрээр өнөөдөр хулган нөхөр бар туулаа өдөр гэдгийг зураглаар тэгээд нөгөө 5 махбатайгаа болохоор зэрэг одоо хар туулаа гэдэг юм усан туулаа гэсэн үг. Тэгэхээр хар өнгийн туулаа гэдэг цагаан туулаа гэвэл цагаан өнгийн туулаа цагаагчин туулаач гэдэг юм да. Тэгэд энэ бол ингээд бүтэн сараар ингээд ширээн дээрээ тавьчихсан зэрэг та бол ерөөсөө яг та шаардлагагүйгээр л ямар нэгэн сайгаад байх зараггүй. Өнөөдөр чинь хоол юмд явж болох юм байна. За билетээ захиалчих гэх чинь иймэрхүү зүйлүүдийг оруулж гисэн ба. Тэгээд нөгөө тухайн хүмүүст нөгөө ээлтэй зүгүүд энэ дээр бас нөгөө хөөний зурлалаар гаргаад өгчдөг. Айл гэрт очихоор зэрэг энэ луужин гараг компсороо нөгөө зүгчгийг гаргаад 8 зүгийг гаргаж өгч байгаа. Тэгээд байшингийн дээврүүд болохоор болж өгвөл улбар шараа оранж өнгөтэй байх юм бол хамгийн нэгдүгээр нөгөө best color буюу дээд гурил гэж яддаг шүү дээ. Тэрнтэй хамтлаг хамгийн дээд өнгө нь бол одоо улбар шар өнгө. Дараад нь улаан өнгө. Тэгээ болж бол харах хөвгцэн гэр хүмүүс байнга зайлсхийх хэрэгтэй. Тэгээ циркийнхаа өнгийн дээврийг бодолцсон шүү. Сая 12 оны 6 сард. Эний үед бол олон улсын сургалт сенат бас оролцож байсан гэж сая та хэлсэн тийм ээ. Тэгэхээр яг тэрд бас фэнкшүүгийн энэ талаар яригдах байхаа. Гэтэ олон улсын фэнкшүү
болгон за монголчууд одоо нөлөөлдөг энэ хэлж ярих үгэн дээр нь ч юм уу те манай монголчууд бол одоо энэ арга бэлхийг их хослуулдаг хүмүүс шүү дээ тийм. Эсвэл яг монголчуудыг хэрэглээ. Тэгээд дэлхийн фэнкшүүгээс мэдээж нөгөө тэр хүн чинь маш олон ном бичиж байгаа болохоор би юутай тэгээд зурхаатайгаа ингээ хослуулчихсан юм лээ. Ерөнхийдөө бол зөрөхгүй бид нар илүү байгаа. Ягаад бид нар илүү гэхээр зэрэг бид нар чинь арга бэлгийн тооллоос нар сарны тооллоо мэдж байгаа. Сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Үзэгчдээ гэрэлтэй цонх хөтөлбөрийн энүүчи чачны цагийн харилцаагаад Азийн фэнкшүүгийн холбооны тэргуун хишиг жаргал өргөдөө оролцлоо. Үзэгч та бүхэн хөтөлбөрөө үргэлжлүүлэн үйл авч үзсэн үү? Одоош бүхэндээ Туркийн Бурса хотоос мэдчилж байна. Тэгэхээр Бурса хотод ирсэн монголчууд, монголчууд гэхгүй гадаадын аялал жуулчлагчид мөн бас энэ улсын одоо түүх туршлагаараа бахархдаг хүмүүсийн хамгийн ирж үзэх дуртай очихстой газруудын нэг энэхүү сайхан түүхэн газар ирсэн байна. Тэгэхээр энэ түүхэн газрын талаар үзэгч та бүхэндээ танилцуулах гэж байна. За Османы одоо тийм ээ хааны удмын одоо хүмүүсийн тэр агуу хүмүүсийн буухан байрлаж байгаа энэ үзэсгэлэнтэй сайхан тогтоц байгаль одоо түүхийн талаар та бүхэндээ товчхон танилцуулъя. За тэгэхээр энэ талаар бас Монголын үзэгчдэд танилцуулаач их сонирхолтой. Яг ингээд гараад ирэхэд бол байгалийн үнэхээр сайхан хэсгэн юунд ч гэсэн үзэмжит байдал тогтсон сайхан газар байна. Туршлагын газар хүрж ирсэн та бүхэнд давтаа морилоо. Тэгээд тэрнээс гадна манай одоо Монгол-Туркийн харилцаа тэр тусмаа одоо орон улаан жилийн үлдэрч ирсэн энэ харилцаа өнөөдрийн энэ байдалтай энэ үйл ажиллагаараа уучраад бид их баяртай байна. Энэ одоо манай Османы хаант улсын одоо үүсгэн байгуулагч Хаадын угсааныхан та хамаатай Далтан ургийнхан та хамаатай буухан дээр та бүхэн хүрэлцээсэн байна. Ярилцж байхад хамгийн их бахархдаг зүйл бол одоо Османы эзэнт гүрэн байсан тийм ээ тэр агуу түүхээр бахархдаг гэсэн хүний амнаас одоо олон сонсч байсан л да. Тэгэхээр энэ сайхан газрынхаа талаар бас та танилцуулаад ярих юм бол ямар одоо түүхэн дурсгалтай газар байна. Одоо жишээ нь энэ бол бунхны цогцлбор байна. За энэ гэхэд ард бол маш одоо бүдүүн аврах том мод байна. Хэдэн зуун жилийн настай зааман одоо цамхаг байна гэдэг юм ээ. Бид бол ер нь 750 жилийн түүхтэй. Яг анх энэ хотын суурин тавигдсан газар бол яг энэ газар зогсож байна бид нар. Яг энэ Бурса гэдэг хот энэ газар зүйдэр бол ер нь 3200 жилийн иргэншил олон иргэншил олон ноёрхол энэ тогтож байсан. Гэхдээ энэ газар нутгийн Бурса гэдэг хотын хамгийн алтан үе нь бол Османы хаант улсын үед байсан юм аа. 600 гаруй жил Османы хаант улсын хаанчлал үргэлжилсэн. Тэгээд нийтдээ бол нэг 20 сая километр квадрат газрыг эзэлж байсан. Тэгээд энэ Османы хаант улсын яг 32 одоо шаах гэдэг тийм ээ. Пади шаах одоо султан хааных нь эхний 6 нь бол энд байсан. Тэгээд Османы хаант улсын анхны нийслэл хот нь байсан. Бурса гэдэг хот юм аа. Энэ бол Османы хаант улсын анхны удмын анхны хаан болох Осман Газигийн одоо буухан юм аа тэр талд харагдаж байгаа. Энэ тал нь болохоор тэрний хүү болох Орхан Гази одоо энэ хоёрын хамтран нээж одоо энэ Бурса гэдэг хотыг эзлэж өөрсдийн болгож байсан байна. Тэгэхээр Монголын түүх бол туркчуудын түүхтэй ялцчгүй холбогдно. За тургуудад тийм ээ туркууд болсон энтергээд олон одоо түүхэн их сурвалжууд бичсэн байдаг. Тэгэхээр энэ талаар бас туркууд маань ямар үзэл бодолтой санаатай байд юм лээ. Инжилдэ туркууд өөрсдөө газар зүйн хувьд бол Монголыг бол алс орнын их орн гэж үздэг. Алс орны их орн буюу одоо дундад Азийн төв Азийн нутгаас бол одоо дэлхийн их том гүрнүүд төрсөн. Монгол түрг угсаатан бол нэг доор амьдарч хятадын эсрэг хамтаа тэмцэж байлдаж хоорондоо ч гэсэн тэмцэлцэж байсан боловч тэндээс төрсэн Сэлжүкийн хаан тулс дараа нь тэндээс наашаага ирсэн Төмөр хаан гэдэг одоо бидний хувьд бол түүхийн салшгүй одоо тийм нарийн ойрхон тийм холбоо байдгаа гэж бид нар үздэг.
Таны үчи амралтын зориулан бэлтгэн хүргэж байдаг гэрэлтэй цонх хөтөлбөр төгсгөлтөө өдөр шуурын урны зорилгыг сайхан дооны хамтаар хүргэж байдаг. Та бүхэн урны зорилгоон шаад маргаашийнхаа ажил үйлсийг төлөвлөөрэй. нулимсанд минь дараю хамцын да дээрсэн